ирсэн. Докторанд орсон чи хоол дууссан гэдэг. Хоол дууссан гэдэг нь гадаагаа одоор авч хаалцсан. Одоо тэгээ хавтаа тэгээ гол өсөг нөө амар өсөг. Яа юм уу жоо хоол. Амар өсөг багаас нэг юм хоо. Сонир цагаан гэсэн чинь бэлэн болоогүй нэт тэгээд 2 чамсан байгаа багчсан. Заар эдэндээ. За тэгэхээр би нэг замдаа явж байгаа бичлэмжлэний бичсэнгүү. Тэгвэл цаанаас дотор нь хараад имиж чаддгүй. Тэгээ одоо Иесус гэдэг чинь нэг 20 минутын дараа юм. Нэг сонирхолтой түүх ярьж байгаа. Сонирхолтой шичтэй. Яасан ингээд элчин сайдаа харсан чинь 2 газар харагдаа зөө. Тэгээ нэг нь амар өксөр газар, нэг нь жоохон доош байсангүй. За би тэг харж байгаа за юу ч гэсэн дээшээ очичоод буруу байвал яг доошоогоо автобус алхаад чам хурдан алхаж чам очиж штэ. Тэгж бодсон чинь эхний гарсан ирсэн газар зүг байсан. Яа, визэг авчил үхээр гоё л. Европ очих чи би ч одоо тэр их жил мөрөөдсөн дээ. Би зөв Турк руу очичвал Европ руу ойрхон гэж боддог байхгүй. Тэгэхээр бүх материалаа өгчлөө. Амар чанга би юуны яжгаар замны яжгаар явж байгаа бол амар чанга байна. Тэгээд одоо нэг юм идэхгүй бол Сахмачин гэдэг юу болно юм юм. Пиццаны төрөлч юм. Тийм пицца шиг гэдэг. Тэгээ харуулна. Ямар юмсан. Аваасны ядарсан мэдээж байгаа сте. Энийг юу spicy чичтэмэти гашуу заавал spicy нэг салат. Месэ гэдэг төгсгөр амлагчтай. Нэг юм байна. Дотор айлгаа буцаад жоохон амарчаад орой олоо идчихээ. Орой гарт юм бол. Аны иймэрхүү. Миний хаал. Сайхан задлаа. Чихэн сайхан задлаа. Шөнө 30 минут болгоно шиг байна. Нэг парк байгаа гэсэн чинь тийшээ очиж гол суугаад аман шангаа гоё релакс хийж бодож байгаа зарим юм бид. Автобус хүлээж байна. Алнаас сухой. Унтмарш. Сайхан унтсан байт юм аа. Одоо би орой алга явчих.
Юу ч юу. Таны юм шүү. Ингээд. Маргааш буцаах. Өнөөдөр мэдэхгүй орой гарах уу яах вэ? Би өнөө найзаад өгөхгүй юу? 7 олчин те. Бичт юм уу? Миний очих гэсэн хэд хэдэн газар жоохон хол байгаа юм л да. Өдрийн талын явчих гэдэг байхгүй. Би тэгээд над өдрийн талын өнгөрөх надад цаг байхгүй. Би тэгээд орой 7:30-аас нислэгтэй. Тэр хүртэл амжих юм болов уу? Мэдэхгүй тэгээд харж илээ. Ингээд хэд хэд өөрөөтэй юм бэ? Би болохоор ингээд 0 ингээд би нь бол 0 ингээд дундаа гэсэн үг. Ингээл 0 иймэрхүү дундаа болов. Ямар юм бэ тагчаад. Нүрээ хачи. Би ингээд жижиг отод аялах та. Ингээд жижиг юм гээж идэх байхгүй. Жомос хийгээд. Сэнтэрсэн болж. Надад би өнөөдөр юу гарахгүй байгаар шийдсэн. Надад нөгөө хідээ эдит хийхтэй видеогоо TV Transon очичоод харин жоохон амжихгүй байгаа байхгүй юу? Өдөртөө нөгөө артиклээ судлаад тэгээд харин ийм уухстай аянд. Яг үндний урт шүү дээ. За, Туркид ирээд ер нь бол цэсний багталтай байсан гэдэг юм а. Төмрийн дутагдaltaй. Өмнө жил ч гэсэн ингээд яахад өмнө жил суулгаад цэсний дутагдaltaй ингээд тэгээд энэ удаад бас дахиж имлэлт очсон чинь ер нь бол байх хэвээр хэмжээнд 60 байх хэвээр заяа. Тэгсэн чинь минийх баг 31 32 гарсан уу? Тийм амар жоохон амар баг гарсан байхгүй. Тэгээ бүр имж хаад хөөе чи ч одоо залуу ээж чи юу амар юу ягаад ийм төмрийн алдагтай байгаа ингээд дутагдaltaй байгаа ингээд гэсэн. Би энэ видеогоо эдит хийж байгаа байхгүй юу. Тэгээ ягаад төмрийн дутагдaltaй байгаагаа тайлбарлаагүй. Нөгөө Туркид ирээд нөгөө улаан мах баг ийдсэн. Манай нөгөө дотоороор нь болохоор нэг тийм улаан мах бол өгдөггүй, нэг их өгдөггүй. Тийм болохоор яхааргүй ингээд улаан мах идэхгүй болохоор цаанаас ингээд төмрийн дутагдaltaй болчихгүй юу. Гэтэ мэдгүй би төмөр ухаар цаанаасаа нэг тийм ирчүүж орсон юм шиг мэдрэмж төрөөд байгаа шүү дээ. Надад л их санагдаад байна уу? Эсвэл зүгээр юм болсон болохоор миний нөгөө psychology тэгээд байна уу? Карнин уншиж байгаа ш нэрээ. 1300 хоцтой номол нэлээд тэгээ хизээд басах юм байна. Би найзтай хамт уншиж байгаа байхгүй. Тэгээд найзтай нэг ном хамт уншаад тэгээд ярилцдээ. Би өнөөдөр гарахтаа ийм Dubai chocolate гэсэн юм авсан. Туршиж үзнэ. Энэ угаасаа нэг үнэтэй биш ээ. 5000 төгрөгөө ингээд 5000 төгрөг. Энэ угаасаа хуурамч Dubai chocolate юм л. Би сая юу хийсэн бэ гэхээр штэ. Юугаа. Сая хөрөгчөнд аваачаад хийсэн хэдэн нэг цаг 30 минут мөн. Тэгээд одоо нэг туршихаар шийдлээ. Let's try it. Хийж харуулдаг болов. Би одоо нэг инфлюенс байгаа штэ. Сонирхолоор бичлэг хийдэг хүн байна. Тэгээд ингээд бичлэг хийгээд дараа нь харахаар бүр амар гоё юм билээ. Хөөе би юм хийжсэн юм уу? Хөөе би юм юу исэн юм уу гэл ингээл өөртөө дүгнэлт хийж байгаа байхгүй юу? За нэг юм их хүн. Тэгээд нэг амар сайн яагаагүй гэдэг яах вэ? Нэг хийхгүй юм жоох л амлсан. Окей. Энд дотор юм уу? Харагдаад байгаа ч үгүй ч. Тэгээд ер нь туцаад өгч байгаа л нэг юм. Тас юм дараа шиг 2 цагийн өмнө юм идэвчтэй заяа. Тэгээд 2 цагийн өмнө юм сүүлийн юм уухах хэрэгтэй. Тэгээд цагийн нуцаах байхгүй байх хэрэгтэй. Энэ дөрмийн сайн барилгах хэрэгтэй юм байна. Яаж вэ? Ингээд эдит хийгээд сууж байна. Энэ 15 юм сар. Оюун бичлэг юм ярьж байна. Дараа нь харахад бас
дурсамжтай байх болох гэж одоо дэмжлэг хийж байгаа байхгүй юу? За одоо ер нь юу бүх юм баалаа. Дотор анаас гарахтаа бэлтэж гинөө. Миний ус амар гоё болчих. Нөрчин. Яа зүдэцөө. Өдөр тийш найзтайгаа уулзаж хоол идэ. Бэлтцэн гарч байна. Outfit of today харуулъя. Амар халуун болохоор юм өсгөл шийдсэн. Шорт өмсгөл шийдсэн. Ini foto yang гоё шингэсэн баг. Найзаагаа хүлээж байна. Яг юу ахаа шингэсэн. Ийм амч байна. Хаста идэх. Нэг авна. Нэвчмэд үлдсэн байна. Энэ видео бараг 10-11 сар паслагдах байх гэж бодож байна. Several days later. Би чинь 200 пассвортаа өгчөөд ингээд 7 хоног дараа харуугаар өвчөж байгаа байхгүй. Задаж үзье. Яагаад ингэ сонио өгсөн юм ойлгосонгүй. Хаа. Ингээд юу талчлаа. Ирчгэлээ. Таваас өгсөн юм. Абан Европ хөрөл минь билж байгаа юм хэсэг нь. Йоо, ингээд яг цагаад болохоор мэдгүй ямар ч реакшн байсангүй. Гэтэ би тэнд зүгээр байх гэж очихгүй байгаа. Сайхан юунд явчих дадлганд явчих жоо 2-7 хоног. Амар чухал 2 сар. Амар чухал ерөнхийдөө миний дипломны үед амар чухал зүйл баггүй юу? За энэ үрэн энэ блог дуусгая. Бай бай.